Финал фестиваля красоты и Улаудын мис 2025 гоо сайхан авиасын наадмын шувтаргын тансаг Дуур балетын театрт нээлттэйлээ. Энэ жилийн тэмцээн хотын өдрийг тохиолдуулан зохион байгуулагдсан бөгөөд Оросын гоо бүсгүй улсын уралдаанд Улаауд хотыг төлөөлөх эрхийн төлөө 20 оролцогч өрсөлдсөн байна. Уран бүтээлчид тэднийг дэмжиж оролцлоо. поддерживали артисты. Для гостей вечера Үдшилгийн зочдод зориулсан Валика Каспарян, Сесек Аюшева, Тимур Болотов, Дарима Цэрэндандопова болон Харах өнцөг орчин үеийн бүжгийн театрын уран бүтээлээ хүргэсэн бол Аяганга төрийн бас байгууллагын хүүхдүүд оролцогч охтыг уламжлалаас хараад дэмжлээ. Тэмцээн зохион байгуулагч Руфина Уина захирал энэ байгууллагатай олон жил хамтран ажиллаж байгаа юм а. Улаудын мис хэмээх хүндэт тэтмийн эзнэр 19 настай Юлия Ефимова тодорлоо. Тэрээр эрүүл амьдралын хэм маягийг эрхэмлдэг бөгөөд чөлөө цагаа спорт зааланд өнгөрөөдөг тухай хуваалцлаа. Надад тохиолдсон бүхнийг үл ажран би энэ тайзан дээр зогсож байна. Би эцэс хүртэл нь явж чадлаа. Та бүхэнд баярлалаа. Оролцогч гайхалтай охидтой танилцлаа. Бүгд нэг нэгнээ дэмжиж байсан. Бид мундаг баг болж чадсан. Юлия Ефимова ближайшая Юлия Ефимова удахгүй Оросын гоо бүсгүй улсын тэмцээнд Улаауд хотыг төлөөлөн оролцох юм а. середина земли Бурятия. К ликвидации Асташовын гэр бүлийн аимшиг түүмрийн улмаас учирсан хохирлыг арилгах ажилд 10 сайн дурынхан нэгдэж тэдний дунд гал тэрэг вагон засварын үйлдвэр ажиллаж байсан юм. ремонтного завода. Манай байшин шатсан, том талбай, дээвэр гээд байсан бүх хөрөнгө. Гал төмрийг унтрааж байхад цаашид яах ихэ бодож байтал тусламж дороо ирсэн. Залуусч хурдан шуурхай сайхан сэтгэлтэй болжээ. Ардын фронтынхан ч ирлээ. Санхүүгийн тусламжаа санал болгосон. Волонтеры полностью Сайн дурынхан нурсны дараа үлдсэн дээврийн хэсгийг бүрэн болгож чадсан эд зүйлс барилгын хог хаягдлыг зайлуулжээ. Ардын фронтын зүгээс ажлын хэмжээ их байсан ч идэвхтэй оролцсон сайн дурынханд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлжээ. за поддержку. Өглөө нь янз бүрийн хүмүүсээс мөнгө төгрөг орж ирээд эхэлсэн. Үйлдвэрийн удирдлага залгаад машин хүмүүсийг зохион байгуулж зүгээр зогсоохгүй тулд бүгдийг зөөж гаргаж эхэлсэн. Залуустаа үйлдвэрийнхэнтэй гялалаа. Молодежки, заводу моему родному. Неравнодушные люди передают Сайхан сэтгэлтэй хүмүүс Асташовын гэр бүлд зориулж хувцас ор хүнжлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэл, барилгын материал хандуулж байна. Нэгдмэл Оросын ардын фронтын бүс нутгийн салбарч мөн энэхүү тусламжид нэгдээд байна. Мария Латышева, середина земли Бурятия. Уран зураг, график, гоёл чимэглэлийн урлаг, баримлууд энэ бүхнийг нэгэн үзэсгэлэнгийн төслийн хүрээнд нэгтгэжээ. Эрхүү хотын уран зургийн музей болон декабристуудын музейн цуглуулгыг Сибирийн урлагийн галерейд хамтдах нь төлөвлөж байна. Үзэсгэлэн 19-20 дугаар зууны онцлог бүтээлүүдтэй танилцах боломж олгож байна. Үзэсгэлэнгийн концепц нь хүний амьдралын мөчлөгийг буюу төрөлтөөс үхэл хүртэл өгүүлдэг. Тиймээс бид хүүхэд насанд зориулсан хэсгийг гаргасан. Хүүхдийн хувцас, тоглоом голдуу 19 дугаар зуунд хамаарах бөгөөд 20 дугаар зууны ихэнх үеигч баг зэрэг хамарсан. За мөн хормын сэдв, дээдсийн арга хэмжээнд зориулсан бүтээлүүд ч байна. Үзэсгэлэнд Карл Брюлов, Илья Репин, Константин Сомов, Александр Маковский зэрэг алдартай зураач, уран баримлчдын уран зургууд, баримлууд илэрхийлжээ. Үзэсгэлэнг түүхэн хувцасны баялаг цуглуулга бүрэн төгс болгож байна. Нийт 600 орчим үзмэр дэлгэгдсэн байна. Энэхүү үзэсгэлэн эрхэм мэрэгдийг өнгөрсөн түүхэн иргэн үе рүү аялуулах бөгөөд түүхэн хувцас, хөрөг зургуудыг үзэж гой зүүн таашаал авах сайхан боломжийг олгож байна. Төсөл анх 6 дугаар сарын 27-нд Сибирийн урлагийн галерейд нээлттэй хийсэн бөгөөд 10 дугаар сар хүртэл үргэлжлэх юм а. Специально для программы «Новости».
Мелко нарезать цибулю. Цибуляг жижиг хэрчин перечица зүснэ гэх мэт мөрүүдийг та Пушкиний шүлэг биш харин декабристуудын жорын дэвтэрт уншиж болно. Энэ бол Москва, Башкортостанаас ирсэн мастер тоглогчдын өмнө тулгарсан таавар байлаа. Гэвч тэд бууж өгсөнгүй. Хэлэлцүүлэг маргаан дунд эцэст нь тодорхой боллоо. Цибуля бол дөрдөл сонгоно. Перечица бол мөөг, эдгээр нь хар өхрийн нухуштай турк маягийн дахианы амтд хоолны гол орц ажээ. Черной смородины. Очень интересно работать. Эдгээр журуудтай ажиллах нь маш сонирхолтой юм аа. Учир нь бидний хувьд хамгийн түрүүнд эдгээрийг ойлгож, тайлхах шаардлагатай. Бүх зүйл хуучин хэлээр бичигдсэн бүтээгдэхүүн ч одоогийнхоос өөр байжээ. Бид 29-нд танилцуулах хоолуудаа бэлтгэж байна. Будем показывать 29 числа. Еще одним коробком. Чидийн оршин суугчдын амсах дараагийн содон хоол бол цурхаа загсаар амталсан туглын мах юм. Энэ ч бас жорын нууцыг тайлж орчин үеийн хоолны шийдэл нийцүүлсэн бүтээл болсон байна. Хамгийн гол нь бүх орц зөвхөн өвөр байгалийн нутгийн бүтээгдэхүүн ажээ. Продуктов. Что самое интересное? Хамгийн сонирхолтой нь жорын номонд зурхаа загсаар ийсэн сүмс орсон байлаа. Бид үүнийг өөр өнцгөөс шийдэж 100ш болгохоор шийдсэн юм. Загсыг утан, цөцгий, тос, каперстэй сүмс хийн. Үүнийгээ залуу туглын махны нэмгэн эрчимтэй хамт шеф тогоочдын хэд хэдэн нууц чимэглэлтэйгээр төлөвлөлнө. Немножко пару фишечек от шефа. Рецепты повара. Эдгээр бүтээлүүдийг нутгийн тогоочдын сургуулийн бааз дээр туршиж боловсруулсан бөгөөд оюутнууд ч дэмжиж оролцжээ. Залуусын хувьд энэ бол мэрэгжлийн хүмүүстэй ажиллаж, туршлага хуримтлуулах ховор боломж байлаа. Мотивацией. Үнэхээр мартагдчихгүй өдөр байлаа. Энэ хүмүүстэй хамтран ажиллахад надад маш их таалагдсан. Маш олон зүйлийг мэдэж авсан, ирээдүйд заавал ашиглана. Попробовать. Эдгээр өвөрмөц түүхэн амтд хоолнуудыг житийн эргээд энэ нэм гарагт амталж чадна. Хотын төв талбайд болох нарийн хоолны наадмаар нутгийн эргээд декабристуудын галтгоотой танилцаж, өвөр байгальд хэрхэн амьдарч байсан талаар илүү ихийг мэдэх боломжтой болно. Это об их жизни на нашей земле. Прославившегося благодаря Сибирийн Ишим хотоос нэгэн сайхан мэдээллийн алдар зохиолч Пётр Иршовын нэрээр алдаршсан энэ хотоос халимгийн баяр хүүхдийн сэтгүүлийн зураач Сергей Бандиндеев Пётр Иршовын нэрэмжит олон улсын уралдааны шагнал хүртсэн байна. Түүнтэй хамт манай бүгд найрамдах халимаг улсыг Сибирийн уудамд зураач Виктор Коксаев төлөөлөн оролцжээ. Сергей Бандиндеев уг нэр хүндтэй шагналыг Пётр Иршовын алдарт бүхтэр хүлэг үлгэрийн халимаг орчуулгын зураг чимэглэлээр хүртсэн бөгөөд шагнал гардуулах эсрэлийн талаар сэтгэл догдлон урам зориг дүүрэн сэтгэлдээ илэрхийлсэн юм. Тэрээр энэ аялал нь өөрт нь Сибирийн үзэгчдэд халимаг урлаг соёлыг танилцуулах төдийгүй өөрөө ч мөн Сибирийн ардын аман зохиолын уур амьсгалд гүнзгий орж музей, театр үзэх ховор боломж олгосон гэж онцолжээ. Нэмж дуулахад энэ жил зохиолч Пётр Иршовын мэндэлсний 210 жилийн ой тохиож байна. дня рождения Петра Иршова. Хөтөлбөрийг маш нарийн төлөвлөсөн байсан. Нэг өдөр биднийг Иршовын төрсөн нутаг руу дагуулж явсан. Тэр хүн Ишим хотод биш харин энэ хотын ойролцоох тосгонд төрсөн байж маш сонирхолтой жинхэнэ Орос Сибирийн тосгоны хэв шинжийг агуулсан тосгон байсан. Жуушдад зориулж тухайн үеийн орон нутгийн амьдрал, хүмүүсийн эрхэлдэг байсан мэрэгжил, гар урлал зэргийг харуулж чаддаг юм байна лээ. Постигали там и чем занимались. Ажлын өдөр 3 хүний өндөртэй тэнцвэс өндөрт өнгөрдөг бол асуудлаас дээгүүр байхад амархан. 90 тонны жинтэй Белаз бол жирийн суудлын машин биш юм. Ийм авраг техникийг жолоодж сурах хүн төдийлөн олон биш. Гэвч Айхалийн үйлдвэрийн жолооч Станислав Богуш 9 жилийн турш энэ машинтайгаа найзлаж үүнийг урлагийн хэмжээнд эзэмшжээ. Моторын дуу 1 2 3 урагшаа. Мэргэжлийн аврах тэмцээнд Богуш анх удаа оролцож байгаа нь бөгөөд суулаагаар салхиаглах болсон юм. Шүүгчид сорилтын даалгаврыг сэтгэл гарган бүтээлчээр төлөвлөжээ. Хүнд даацын өөрөө булгагч машины жолооч ангилалд өрсөлдөгчид хайрцаг хэлбэртэй ачааг тун нарийн байрлуулж буулгах ёстой. Үүнээс өмнө могоо замаар явж эгц өгсүүр давааг давах хэрэгтэй. Энэ бүгдийг өмнөх жилийнхээс 2 дахин том Белазтай хийх ёстой байлаа. 8 оролцогч зөвхөн мэргэжлийн мэдрэмжтэй найдсан байна. Анхаарал татсан мөч боллоо. Яг тойрогтой. Сэтгэл зүйн дэмжлэг эсвэл олон жилийн туршилга Станислав Богуш даалгавар амжилттай гүйцэтгэж Алроса компани ажилтан хамгийн хүнд ажлыгч чадварлагаар гүйцэтгэж чаддгийг харууллаа. Гарт нь орсон том машин могой мод уян хатан болж чаджээ. Ингээд 1-р байранд Богуш Станислав,
Аяхаалын үйлдвэр. Ялагчид баяр хүргэцгээе. Аяхаалын Белазын жолоочийн анхны оролцоо өнөмлөхөн ялдаар өндөрлөж Алросагийн мэрэгжлийн аврах цол хүртлээ. Би энэ тэмцээнд багийнхаа дэмжлэгээр л ялж чадсан. Тэдний урмыг хугалахыг хүсээгүй юм. Хүнд даацын карьерийн машин жолоодоход мэдээж хэцүү зүйл бий. Цаг агаар муу үед бороо шавар саад болно. Гэвч Станислав гомдолдоггүй. Түүнийг гэр бүл тогтвортой ирээдүйг дэмждэг. Энэ бүгдийг түүнд ажил нь олгодог юм а. Нэгт тогтвортой байдал болон өндөр цалин. Дээр нь Алроса компани маань өөрөө таалагддаг. Бардам дулж байгаа зү. Почивать на лаврах новоиспеченной чемпионе. Шинэхэн авраг энэ хүрээд амжилтаа зогсоох бодолгүй байна. Өөрөвл эх жилийн тэмцээнд дахин оролцож Алросагийн мэрэгжлийн аврах цолоо батлах болно гэдгээ илэрхийллээ. Алена Боровкова, медиакомпания «Алмазный край». Музей зохион байгуулагдсан 3 хавцал үзэсгэлэнд эртний 6 агуйн хуулбар бүхий 200 гаруй үнэт дурсгалт эд зүйлийг дэлгэн үзүүлжээ. Энэхүү арга хэмжээний зорилго нь Дон Хуан дахь умард гүрний уран бүтээлийн хэмнэл болон Даацуугийн сүн улсын үеийн язгууртны гоо зүйн урлагийн хооронд соёлын амьд харилцаа үүсгэхэд оршино. Дон Хуан нь эх торгоны замын гарааны чухал хэсэг байсан бол Даацуу нь Хятадын агуун урлагийн оргил нь мөн оргил үеийг илтгэдэг. Эдгээр хоёр газрын дурсгалыг зэрэгцүүлэн үзүүлэх гол зорилго нь оюун санааны болон язгууртны гоо зүүн ялгааг харьцуулан ойлгуулах юм. Цахим технологи болон эсрэгийн засварлах аргыг ашиглан үзэсгэлэнгийн танхимд Дон Хуаны Могауку агуун сэлбэр Даацуугийн хадан зүрэг хоёрын цаг хугацааны дундуур яриаг бий болгожээ. Үүнээс гадна мянган моторт Гуанийн бурхан гэрэлтэж буйн хэмээх интерактив инсталляц нь зочдод гэрэл сүүдрийн эффектийг идэвхжүүлж уламжлалт ур чадвар ба орчин үеийн технологийн нэгдлийг биечлэн мэдрүүлэх боломж олгож байна. Бид дэвшилт технологиг ашиглан өмнө нь олон нийтэд нээлттэй байгаагүй. Эсвэл зөөвөрлөх боломжгүй байсан соёлын үеийг дижитал хэлбэрээр сэргээн бүтээж байна. Ингэснээр үзэгчдийн оролцоог нэмэгдүүлж эдгээр үнэт дурсгалуудыг амлиулж тэдний түүхэн өгүүлэмжийг илүү гүнзгий үр дүнтэй хүргэх боломж бүрдэж байгаа. Үзэсгэлэнгийн хүрээнд Дон Хуан ба Даацуугийн чулуун сэлбэрийн харьцуулсан танилцуулгыг мөн багтаасан байна. Үзэгчид Хятадыг иргэншил хэрхэн буддийн урлагийг ардын гоо зүйтэй хослуулан дасан зохицуулсныг нүдээр үзэж ойлгох боломжтой. Миний мэдэрсэн сэтгэлдлийг үгээр илэрхийлэхэд хэцүү байна. Хятадын соёл маш өргөн гүн гүнзгий, түүхийн баялагтай тул заавал судлах ёстой гэж бодож байна. 2026 оны 1-р сарын 5 хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэн зөвхөн соёлын дурсгалт өвийг харуулад зогсохгүй, соёлын өвийг сэргээн шинжлэх, тогтвортой ашиглахад чиглэсэн үйл ажиллагаа болохыг зохион байгуулагчид онцолжээ.